Цэцэмхэн автоматар хэрэгчтэй. Энэ 7 өдрийн newsletter podcast-нд тавтамаар л. За энэ 7 өдрийн өдөр захирал бит хоёр ер нь эдийн засгийн талаар жоохон яриа гэж бодлоо үргэлжлүүлээд. Саяхан одоо BRICS гэдэг байгаа шүү дээ. Бразил, Өмнөд Африк, Хятад, Орос гэдэг энэ холбоосууд болохоор Америкийн одоо засгийн газрын бондуудыг маш их хэмжээгээр зарж байгаа. Энэ долларын хашинд нь ер нь жоохон муу нөлөөтэй. Тэгэхээр таны бодлоор Америкийн эдийн засаг ер нь ирээдүйд хаашаа явж байгаа вэ? Долларын хашинд нөлөөтэй сүртэй нөлөө гарахгүй Америкийн засгийн газрын бондны борлуулалт хүүгийн түвшинд нөлөөлнө. Яг гэвэл тэр газар руу доллар аваад яг доллар авсан нь бол авсан. Тэгэхдээ юу авсан бэ гэх юм бол өөртөө байгаа доллараар Америкийн засгийн газрын үнэт цаасыг худалдаж авсан. Засгийн газрын үр гэсэн үг. Тэгээд олон хүмүүс, олон газрууд, олон улсууд Америкийн засгийн газрын үрийг авах юм бол хүүгийн түвшин бага байдаг. Окей. Одоо жишээлбэл чи өөрөө 1 тэрбумын бонд гаргамаар байгаа бол тэгээд хүмүүс тэрийг нэг авахгүй юм бол ахуулахын тулд чи хүүгээ дийшлүүлдэг байхгүй юу? Жишээлбэл банкуд маань одоогийн байдлаар 12 хувийн хүүтэй хадгаламжаа зарч чадахгүй юм бол юу болд юм бэ гэх юм бол тэд нэр хүүгээ дийшлүүлдэг. Тэгжиж хүмүүс нь ороод ирнэ. Окей. За өмнө нь бол Хятад улс, Орос улс, тий, Европ, Африк, Аз гэх мэтчлэн маш олон засгийн газрын бондуудыг авдаг байсан хүмүүс, тий, байсан. Улсууд байсан. Тэд нэр одоо багасж байгаа. За тэгээ эрэлт нь буурж байгаа учраас тий, тэр засгийн газар маань одоо Америкийн засгийн газар бараг 100 өдрийн дотор нэг их $80 алтгалтай явж байгаа хгүй. Дэндүү их мөнгө үрж байгаа. Дэндүү их мөнгө үрж байгаа. Тэргээ зээлээр санхүүжүүлж байгаа. Тийм учраас одоо Америкийн засгийн газар ямар асуудал орж байгаа юм бэ гэх юм бол өмнөх шиг өрөө ингэж зарч чадахгүй байгаа. Тэгээд тийм учраас хүүгийн түвшин дээшилж байгаа. Тэгээд энэ Америкт хэрхэн муугаар нөлөөлөх юм бэ гэх юм бол бондуудын хүүгийн зардал өсөх тусам засгийн газрын алдгалал нэмэгдэж байгаа. Чөтгөрийн тойрог орж байгаа гэсэн үг Америк улс. Тийм асуудал гарч байгаа. Долларын хашин нэг сүртэй нөлөөлөхгүй одоохондоо. Тэгээд Америкийн засгийн газрын бонд ер нь бол хамгийн одоо аюулгүй, эрсдэлгүй хөнгө оруулалт гэж улс орнууд хардаг байсан шүү дээ. Гэхдээ саяхан Оросын Америкт байгаа мөнгийг тэд нэр хураагаад авчихсан. Засгийн газрын үнэт цаасыг нэг сүртэй хураагаад аваагүй. Хамгийн том асуудал нь юу болсон бэ гэх юм бол бүр хөө хүмүүсийн хөрөнгийг хураагаад авцсан. Олигарх мөн үү биш үү? Тэ? Чамайг зүгээр олигарх гэж дуудаж байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол процесс яаж явах ёстой бэ гэх юм бол нэг дугаарт заяа. Чи гэмт хэрэг хийсэн юм уу? Шүүх хурал болно. Дав заалтах, тэ? Тэгээ ерөөхдөө дараа нь арбитрийн шүүх дээр очдог. Одоо олон улсын хараат бус шүүх дээр очоод тэгээд жигнэсээ одоо тэ ганцхан Америкийн засгийн газар энэ Оросууд хулгайч шүү гэх юм бол Америкийн шүүх угаасаа яа тийм ээ бидний мөнгийг хураагаарай гээ ерөөхдөө шудраг бус шийдвэр гарчна. Тийм учраас юм олон улсын хараат бус шүүх дээрээ ер нь бол очтیں۔ Хонконг ч юм уу тэ гэх Лондон ч юм уу. Тийм юм бас болоогүй. Гэмт хэрэгтэнгээ хэлсний дараа гэмт хэрэгтэн мөн үү биш үү тогтоохгүйгаараа иргэн аж ахуйн нэгж тэ засгийн газрын холбоотой компаниудын бүх хөрөнгүүдийг хураагаад одоо зарах ажиллагаа орж байгаа. Ерөнхийдөө хулгаагаас нэг амар ялгаа байхгүй. Тэр нь амар том асуудал болж байгаа. За Оросуудын хөрөнгийг одоо ингээ хураагаад байгаа. Тэгээ ерөнхийдөө ирээдүйдээ юу болох юм бэ гэх юм бол чи одоо өөрөө Хятадын 20-30 тэрбум доллартай эсвэл чи Хятад засгийн газар юм бол Америк улс биднийг бас тэгэх юм байна. Эсвэл биднийг тэгэх магадлал маш өндөртэй юм байна. Тэгээ юу хийж ийнэ гэх юм бол ер нь бол Америкийн засгийн газар тэгээ төрөнтэй холбоотой шүүхийн байгууллагууд тий эсвэл хуулийн байгууллагууд өөрийнхөө ер нь бол хөллөөгөө буутаж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээ өөрийнхөө засгийн газрын үнэт цаас тэр тухайн улсын хууль муулийг хүндлэхгүйгээр хүмүүсийн хөрөнгийг хураагаад байгаа. Тэгэл Хятад тий Орос, Бразил гэх мэтчлэн улсууд энийг маш сайн харж байгаа. Тийм учраас юу хэлж ийнэ гэх юм бол Америк, Европт хөрөнгүүдээ байршуулах юм бол амар аюултай байна. Тийм учраас болохгүй. Тий тэгэл нүүндээ тэр хүмүүс. Тэгээд ер нь хаашаа нүүж байгаа? Алт руу нүүж байгаа юм.
нэгдүгээрт алтыг хаана өмчилж байгаа бас амар хамаатай байхгүй юу? Одоо 3 тонн алтыг худалдаж аваад усан онгоцоор зөөнөө мөнөө ерөөд тийм юм хийдэггүй. Ерөөд алтаар баталгаажуулсан үнэт цаасыг авчдаг. Тэгээ тэр үнэт цаас маань хаана бүртгэлтэй байдаг юм бэ гэх юм бол Нью-Йоркт бүртгэлтэй байж магадгүй. Тэ? Лондонд бүртгэлтэй байж магадгүй. За дахиад алтыг Нью-Йоркоор дамжуулаад худалдаа авчих юм бол яг адилхан аюул гараад байгаа байхгүй юу? Тийм учраас одоо Хятадын засгийн газар маш ихээр одоо алт авч байгаа. Хаагур авч байгаа юм бэ гэх юм бол Шанхайгийн биржээрээ дамжуулаад алтаар баталгаажуулсан эсвэл алттай холбоотой үнэт цаасуудыг Хятадын засгийн газар авч байгаа. Тийм юм болж байгаа. Ер нь бол алт бол мөнгөтэй маш ойрхон тий валют болох айгүй амархан. Тийм учраас тийшээ мөнгө хийж байгаа. Тий. Тэгээд дайн болж байгаа, болгож байгаа, эхэлсэн. 3 дахь дэлхийн дайн ерөөхдөө нэг хол харагдахгүй байна. Тийм учраас ер нь бол алтыг авчих юм бол ашигтай аюулгүй. Тэ. Цаана шүүхийн шийдвэр байсан чи гараж дотроо юм уу байрныхаа тий нут сейфэн дотор алтыг хийцэн байгаа юм бол хин ч чамаас тэрийг авч чадахгүй. Хэдийн засгийн газар өөрийнхөө тий хот талбай дээрээ алтаа ингэ нүцэлчих юм бол бас хин ч хурааж авч чадахгүй. Тий. Тийм учраас тийш ирнэж байгаа. Тэгээд маш их орнууд Америкаас мөнгө татаад эхлэхээр ер нь хөрөнгийн зах зээлд хэр нөлөөлөх вэ? Бас биднэрт хэрхэн нөлөөлөх вэ? Окей. Ингэж ярьж байгаа хэрнээ заяа. Европоос, Сауди Арабиас яг Америкт дайн хийхгүй байгаа газрууд одоо жишээлбэл Израиль хүн тэ Израилийн хөрөнгө одоо эзэмших гэх юм бол жоохон эргэлзээ хүрч байгаа тий. Яг гэх юм бол дөнгөж сая Ирантай маргаан болж энэ Хамас тий ерөөхдөө муслим улсууд бүгдээрээ Израиль дургу. Тийм учраас одоо мөнгөтэй Израиль хүн мөнгөө ерөөхдөө нэг бол Лондон руу зөөж байгаа. Эсвэл Америк руу зөөж байгаа. Сауди Араб тий бас яг адилхан тэнд дайн болоод эхлэх юм бол мөнгө хаашаа нүүлэх вэ? Тий Норвег руу зөөхгүй, Оросд дэндүү ойрхон. Польш руу зөөхгүй, Орос руу дэндүү ойрхон. Лондон руу зөөж магадгүй тий эсвэл Нью-Йорк руу зөөнө. Тийм учраас одоо дэлхий хоёр хуваагдаж байна л та. Тэ Хятад Оростой ойрхон хүмүүс мөнгөө хаашаа зүүж байгаа юм бэ гэх юм бол Хятад Орос руу илүү ойрхон зүүж байгаа. Америк, Европ руу ойрхон хүмүүс тэ мөнгөө хаашаа зүүгээд байгаа юм бэ гэх юм бол аюулгүй газар руу зүүж байгаа. Тэгээд дөнгөж сая Dow Jones Index таад анзаарч ирсэн бол автоматикийнхаа хуулгаар шалгасан бол ерөөхдөө 399 400 л хүрч байгаа. Тэ тэр нь яг юу юм бэ гэх юм бол Dow Jones Index маань дөнгөж сая түүхэн дээд хэмжээнд өрсөн 40 мянга л өрсөн. Юунаас болоод байгаа юм бэ гэх юм бол маш олон хөрөнгө оолтын сангууд, маш олон баян хөрөнгөтэй хүмүүс мөнгөө ерөөхдөө Америк руу нүүлгэж байгаа. Тийм хөдөлгөөн болж байгаа. Тийм учраас нэг талдаа Америктай хол хүмүүс Америкаас мөнгө татж байгаа. Гэхдээ илүү олон Америктай ойрхон хүмүүс илүү эрчимтэй Америк руу хөрөнгөтэй ингэ нүүлгэж байгаа. Хоёрдугаар дэлхийн дайны өмнө бас тийм адилхан процесс болж байсан. Тэ тэр маань одоо давтагтаад байна л да. Түл Монгол одоо яг голд нь хөвчүүлэгдсэн байгаа. Монгол бас бид нар тэгээд энэ нүүрсээ ерөөхдөө Хятад руу гаргаж байгаа, зэсээ Хятад руу гаргаж байгаа, цахилгаан гих мэдчлэн Оросоос авж байгаа. Тийм учраас яг аль нөгөө нүүб билүү те нүүбийн хурал дээрээ ер нь монголчууд Монгол нөгөө Орос талтаа ч орохгүй, Хятад талтаа ч орохгүй дандаа төдөлцдөг байхгүй юу? Тэ тэр байр суурийг аваад явах хаа. Тэгээ нэг цагт ер нь бол тэ 3 хөрмөн дээр монголчуудаа та нар ингэ бүжиглэхгүй нэг хөрмөө сонг гэх юм бол бид нэр энэ Азийн хөрмөлөө шилжих баха. Тэгэхээр илүү Орос Хятад талтай. Тэ яагаад гэх юм бол Орос Хятадын хооронд хавчигдсан байж ээж Америкийн хамгийн сайн найз болоод ирэх юм бол манай нүүрс гарахаа болчихно. Тэ одоо байнга Далай ламыг нааша өрж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ Далай ламыг нааша өрчих юм бол тэгэл хятадууд хилийг хаачих байхгүй. Тийм юм хүлэн зөвшөөрөхгүй. Тэгвэл Монгол улсын хөрөнгийн бирж дэлхийн дай бол юу болох вэ? Ер нь бол тэр нэг сонин асуулт заяа. Монголын эдийн засаг юун дээр явдаг юм бэ гэх юм бол зис, нүрс, алт. Тэгээд өнгөрсөн 2 дугаар дэлхийн дай, 1 дугаар дэлхийн дай харах юм бол энэ commodities тавар гэдэг үлээ тий. Тавар тий. Төмөр, ган, нүрс, зис.
Тэ ерөнхийдөө үн хашаар дээшилсэн. Алт ч гэсэн яг адилхан. Тэгээ учраас бидний гаргадаг түүхийд ерөнхийдөө зах зээлийн ханш нь өсөд явж байгаа. Өсөх магадлал өндөртэй. Тийм учраас манай экспортн дээрээ би нэг сүртэй байхгүй. Тэгэхдээ манай Монгол улсын экспортлж байгаа зэсийн үн ханш хаан тогтоодог юм бэ гэх юм бол Лондонгийн тэ LME дээр London Metals Exchange одоо төмрийн арилжааны бирж Лондонгийнх тэрийг ингээд тогтоодог. Тийм учраас эзэн нэг цагт тэр биржүүд нь солигдох хаа. Тэгээ бас нөгөө юу байгаа бусад товарууд бас жишээлбэл алтны ханш ер нь бол Chicago CME тэ Chicago Metals Exchange дээр үнэ тогтоогдож байгаа. Зэсийн ханш бол LME дээр тэгээд Лондон, Чикагогийн одоо ханш тогтооддог биржүүд маань ирэх 10-15 жилийн дотор солигдох хаа. Тэгээд бараг Хонконг болж таарах. Хонконг, Шанхай болох хаа. Тэгээд Хятадууд биднэрт сайн үн ханш өгөх үгүй юу? Харъя. Бодлын хүү энэ үед айгүйх ярьж байгаа ч тийм бодлын хүн дээр өгөгддөг. Инфляцаа буруулж авах хамгийн том одоо зүйл байдаг шүү дээ. Бодлын хүү зүйлээ. Окей. Шулуун хэлэхэд Америкийн засгийн газар мэдрэл муутай. Тэн жинхэнэ малууд засгийн газар өдөртөө явж байгаа. Окей. За нэгдүгээрт ковид үеэр эдийн засгаа тэр чигтээ алаа хийсэн. Тэг хангамжийн сүлжээ, тэг түүхийд худалдаа авалт, контейнер тээвэр бүгдийг ингээд зүгээр ингээд тасан зогсоосон шүү дээ. Тэгээ барааны хомсдол үүсээд тэг түүхийд ингээд царцаад, гацаад юмны өртөг ингээд өссөн. Нэгдүгээр тэг барааны дутагдал эсвэл хангамжийн сүлжээний доголдол үүсээд байгаа учраас үн ханш нь өссөн. За хоёрдугаарт маш их мөнгө хэвлсэн. Тэ. За мөнгө хэвлээ тэр мөнгө юуны араас явсан бэ гэх юм бол үйл хөдлөлийн араас явсан, хувьцааны араас явсан, түүхийд араас явсан гэх мэтчлэн. За мөнгө хэвснийхаа дараа бас дахиад инфляц өссөн. За тэ. Хөл хорой гэх мэт чи эдийн засаг алаад инфляц үүсгэж байгаа. Араас мөнгө хэвлээд инфляц үүсгэж байгаа. Энэ асуудлыг хэн үүсгэжсэн бэ гэх юм бол Америкийн засгийн газар өөрөө. За өөрөө тэнийг юм хийгээд инфляц өндөртэй болгосныхаа дараа одоо инфляц буудлах хэрэгтэй юм байна гэд юу хийж ийнэ гэх юм бол хүүгийн төвшингээ дээшүүлж байгаа. Тийм бодлогын хүүгээ. За энүүгээрээ дамжуулаад бодлогын хүү дээшлэх тусам мөнгөний өртөг өсөд байгаа. Тийм учраас мөнгө зээлх илүү үнэтэй болж байгаа. Компанийнхаа тийм зээл мэйл авах илүү үнэтэй болж байгаа. Тэгээ юу болсон бэ гэх юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд Америкт улс амьдарч байгаа хүмүүс бас энийг аягүй сайн мэдэх бах. Сарын дундаж одоо 8% зээлт тийм моргежтэй төлж байгаа хүүгийн зардал амар өндөр болж байгаа. Гэх мэт шин тэгээд энэ хүүгийн төвшингээ дээшлүүлсээр хагаад эдийн засгаа ингээ алж байгаа. Эдийн засгийн идэвхтэй бууруулж байгаа. Тэгээд тэргээрээ дамжуулаад инфляц өнгөрсөн 12 сарын хугацаанд жоохон буурсан. Тэргээрээ дамжуулаад тэгтээ эдийн засгаа жоохон боогоод эхэлж байгаа. Окей. За эдийн засгийн идэвхтэй бууруулж байгаа, инфляц буурж байгаа. Хэрнээ хажуугаараа заяа 100 тэрбумаар мөнгө хевлээд Украин руу явуулж байгаа. Зэвсэг мэвсэг гих мэдчихлээ. Тэгээ амар их татвар төлөгчийн мөнгийг аваад Украин улсад бөмбөг нийлүүлж байгаа. Тэгээ тэр бөмбөг маань дэлбэрээд бүтэмж байхгүй. Тэгээ тэр өрөөр өгж байгаа штэ. Зээл үүсгэж байгаа. Тэгээ тэр зээлийн хүүн бас өсөд байгаа. Тэгээ би дөнгөж саясан 100 хоногийн дотор тэ Америкийн засгийн газрын үр $1.80 нэмэгдэж байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 1976 онд Америкийн нэгдсэн улс үүсгэн байгуулагдсан. 1976 оноос 1981 он хүртэл заяа хэдэн зуун жилийн бараг 200 жил 200 жилийн хугацаанд тий Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үр $1.80 төрсөн. Окей 1976 оноос 1981 он хүртэл нийт Америк засгийн газрын үр $1.80 болсон. 1700 тийм 1700-аас 1900 200 жилийн хугацаанд $1.80 өртөө болсон. Одоо тэрэг биш те 100 өдрийн дотор. Яг гэх юм бол маш их өртөө. За маш их өртөө хэрнээ үрнийхээ хүүгийн төвшингээ өөрөө дэвшүүлээд байгаа. Төсөөлөл үзчих заяа.
Равдан өөрөө маш их зээлтэй. Хэрнээ инфляци амар өндөртэй юм байна. Тийм учраас би хүүгийн түвшингээ дээшлэх хэрэгтэй юм байна. Чи амар хүртэй хэрнээ өөрийнхөө өрн дээрээ түлж байгаа хүүгээ чи өөрөө өсгөөд яваад за улам их өрн дотор орж байгаа. Тийм үйлчлэгээ мэдрэл муу байгаа зү. Тэгэд Америкийн засгийн газар ийм юм хийж байна. Тэгээ ерөнхийдөө айгүй харанхуй харагдаж байгаа урт хугацаанд дунд хугацаанд. Тэ. Яагаад тэгвэл Украин руу ямар ч бүтэмжүү одоо мөнгө явуулж тэ зэвсэг нийлүүлж байгаа юм бол тэднээс ямар ашигтай юм? Окей. Ер нь бол Монголд ингээд ягаад ийм хэлс шиг зам тавиад идэгин? Мөнгө тендер. Тийм. Окей. Ягаад Монголд одоо ингээд 100 баахан 2хан сар ингээд цэцгэлдэг баахан цэцэг хідэн тэр бумаар тарьдгийн. Тендер. Аха. Окей. Миний хариултыг гадарлаж байна уу? Окей. Зэвсэг гэдэг маань супер ашигтай байхгүй юу? Хамгийн ашигтай. Онгоц, усан онгоц биш. Онгоц нийлүүлж гэн, бөмбөг, сум гэх мэт чинь нийлүүлж гэн. Тэгээд ерөөхдөө сүүлийн хэдэн судалгаанууд харсан үнэн юм уу, худлаа юм уу? Украин руу явж байгаа мөнгөнийхэн бараг 60-70% зүгээр алга болчихдог гэж байгаа байхгүй юу? Сая 64 тэрбумыг баталсан. Тэгээд төсөөл үүсчихсэн. 60 тэрбумын 35 36 тэрбум зүгээр байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд цаанаа Украин дайн гэдэг маань бизнес байхгүй. Ер нь яагаад өөрөөс амар хол штэ. Америкаас балиар хол штэ. Тэгээд Америкчуудын хувьд бол тэр Украинд юу болж байгаа нь ер нь ямар хамаатай. Ямар ч хамаагүй байхгүй. Тэгэл тэндээ мөнгө угаалт явж байгаа, тендер явж байгаа. Амар ашигтай. Гэхдээ улсад тохиролтой. Гэхдээ яг тэр ингээд тэр алтан тушаалтнууд тий тэр дайныг удирч байгаа, тэр дайныг санхүүжүүлж байгаа, тэр санхүүжлээс ашиг олж байгаа хүмүүст бол супер ашигтай. Тэгээ бүр Америкийн ерөнхийлөгч Жо Байдены хүн Украины хамгийн том нефт, газ тий эрчим хүчний компани тууц дээр нь суугаад бас ингээд авилга аваад ингээл гих мэт янз бүрийн болж байгаа. Тэр Украин улстай жинхэнэ төгс мөнгө угаалт явж байгаа. Тэгээд тийм судалгаа бид юм байл л да. Одоо дайны дараа Япон жишээ дайны дараа супер өссөн шүү дээ. 30 жил бол хөгжлөөр зарим хүмүүс одоо Украиныг дараачийн одоо эдийн засгаар супер өснө гэж ярьж байгаа. Та энэ санал нийлэхгүй байгаа. Яагаад гэх юм бол Украины соёл угаасаа бузар. Юугаараа бузар юм бэ гэх юм бол амар авилганд идэвхтэйсэн. Европын хамгийн их авилга авдаг улс маань ерөөхдөө Украин. Тэ. Япон юугаараа өөр юм бэ гэх юм бол ерөөхдөө нийтээрээ нэг улсаа ботцсон гэх юм уу. Одоо тэр ингээ харах юм бол Украины ерөнхийлөгч энэ дайн одоо 2 жил үргэлжлүүлж байна те. Газар нутгийн 3-1 алдсан. Баяр хүргэе. 700 мянган эрэгтэй хүн нас барсан, гэмтсэн, бэртсэн, хөдөлмөр хийж чадахгүй. Окей. 40 хэдэн сая иргэнтэй байсан улс маань одоо 20 хэдэн сая иргэнтэй болсон. Окей. Тэгээд энэ дайн улам өргөжлөх тусам талбай нь багасж байна, үрийн хэмжээ дээшилж байна, хөдөлмөр бүтээмжтэй хүмүүс нас барж байна, эсвэл чадварлаг хүмүүс нүгэ гарч байгаа. Тэ. Төсөөлөл үзчихсэн. Орос улсаас Монгол руу ингээд дайн хийх юм бол хамгийн сэргэлэн, хамгийн ухаантай, хамгийн боломжтой хүмүүс нь заяа хамгийн түрүүнд яваад өгөх байхгүй. Тэд нар одоо байхгүй. Буцаагаад ирэх юм үгүй байх. Сайн мэдгүй байна. Нутгаа алдж जैन, талбайгаа алдж जैन, далаан гарцаа алдж जैन, гац мац янз бүрийн тэр дэд буцаа алдж जैन. Тэгэл тэр улс маань ерөөхдөө жижиг тэгээд үлдэж байгаа хүмүүс нь тийм сайн бүтээмжтэй хүмүүс биш. Тэгээд нийтээрээ нөгөө тэр улсын соёл нь аль хэдийнэ бузарцсан гэх юм уу? Тэр улс маань байхгүй болно. Тэгэл ингээл нэг өхмөл юм үлдэх юм бол Польш ус хажуугаас нь тий ингээл Румыния гэх мэт шин тэндээс ингээ идэгцээр хагаад байхгүй болно. Украин байхгүй болчих واخа. Украин бол жижиг яхаа. Энэ экстрим үзэл бодол. Гэхдээ ерөнхийдөө Зеленский ажлаа маш сайн хийж байгаа. Тий Украин бол байхгүй болж байгаа. Ажлаа сайн хийж байгаа гэдэг нь мөн. Яа ашиг сонирхлын зөрчилтэй хүн байхгүй. Хүн амын тал нь байхгүй болж шít. Улс нь байхгүй болж шít. Тэгвэл энэ эдийн засгийн их докторгүй үед ер нь ямар хөрөнгө
хамгийн найдвартай. Тийм. Алт байж болно. Монголын эдийн засаг амар жижигхэн байхгүй юу? Тийм бяцхан шүү дээ. Тэгээ зэсийн үн ханш одоо ингээ өсөөл явж байгаа. Зэсийн үн ханш дэлхийн дайн болоод зэсийн үн ханш 50% өсөөд нүрс төмрийн үн ханш ингээ бас 50% өсчихвөл биднэрт ямар ч нөлөө байхгүй. Харин ч биднэрт цэцгэлж магадгүй байхгүй. Тийм учраас Монголын энэ эдийн засаг жоохон онцгой байж магадгүй. Тэ. Тэгэд хин манай юмыг худалдаа авах юм бэ гэх юм бол хэдд улс худалдаа авахгүй. Тийм одоо цахилгаан машинаар одоо хэдд улс бүр ингээд алж өгч штэ. Тэ. Тэгээд сэргийх эрчим хүч гэх мэт чинь ерөөхдөө зэсний хувьд бол гоё ирээдүй харагдаж байгаа. Тэгээ одоо дөнгөж одоо оюу толгойн гүний уурхаа одоо ашиглалт нь ингээд хүчин чадал нь 2 юм уу 3 дахин нугарах гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас Монгол жоох нэг онцгой юм байж магадгүй. За бусдаараа бол нөгөө мөнгө маань одоо эрсдэлтэй юмнаас холдоод баттай юм руу орж байгаа. За тэгээ Америкийн засгийн газар 30 хэдэн их 80 долларын үртэй тэ өрнөөс үрийн хооронд явж байгаа. Тийм учраас Америкийн засгийн газраас бас мөнгө нэгэ зүхтэж эхэлж байгаа. Тэгэл автоматикийн багц тэр нь айл хэдийн бэлэн Dow Jones орсон байгаа. Тэн дотор бол дэлхийн дайныг давхаар компаниуд тэ McDonald's, Microsoft тэ гэх мэт шиг орсон байгаа. Тийм учраас тийшээ явна да. Тэгээ энэ дээр ерөнхийдөө бас алт нэмэгдэж байгаа. Одоо автоматикийн багц удахгүй энэ 100 алт ороод ирнэ. Тэгээ ерөнхийдөө эндээ бэлэн байгаа. Тэгээд ер нь бол англиараа blue chip stocks алт тий тэгээд таваар байж магадгүй. Тэр нефт зис гэх мэт чинь тийшээ хөдлөх баха хэсэг хугацаанд тий тийшээ яв. За өдрөө цэглэлтээ маш их баярлалаа. Бахан толгой ирүүлсэн. Тэгээ ерөөхдөө толгойн дотор тиймэрхүү шинжилгээ дүгнэлт явж байгаа. Тэгээ Украин харахаараа ерөөхдөө хайран ус.